Сайн байцгаана уу, би Зин байна. За бичлэг хийгээгүй маш их удлаа. Би сая нөгөө нэг практик буудлагын спортын дэлхийн аваргын тэмцээн Филиппин улсад зохион байгуулагдсан. Тэгээд тэрэндээ бэлдээд завгүй байлаа. Завгүй ч яг уу ингээд төвлөрч чадахгүй байсан. Тэгээд тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Багаараа мөнгөн медаль production ангиллаас авчирсан байгаа. Тэгээд ер нь манай Монголын баг тамирчид маш их амжилттай оролцоод ирсэн. За нэг ийм шалтгаантай ерөнхийдөө бичлэг хийгээгүй маш их удлаа. Өнөөдөр болохоор би юу ярих гэж байгаа вэ гэхээр Фёдор Михайлович Достоевскийгийн Газар дороос бичсэн тэмдэглэл гэдэг энэ номны тухай ерөнхийдөө ярих гэж байгаа. За тэгэхээр энэ номтой танилцсан түүх гэдэг юм бол надад ингээ миний номтой танилцсан түүхүүд амар юм гоё нандин байдаг. Яагаад вэ гэхээр энэ номыг уншаад надад ямар юм агуу гоё зүйл миний дотор суулгаж өгч जैन тий. Тэр нь одоо ингээд анхны болцоо гэдэг шиг анхны болцоон дээр ингээ хүнтэй танилцж байгаа юм шиг тий. Тийм гоё юм нандин дурсамж байдаг. Тэгээд энэ номыг болохоор 2018 онд би манай найз Шанхайд сурдаг байсан. Тэгээд яг Шанхайд Salsa фестивал болж байсан. Тэгээд тэрэнд оролцох гээд явж байхдаа 10 жилийнхаа анги охинтой уулзаад. Тэгээд тэр найз маань бас айгүй их ном уншдаг. Тэгээд нэг хідэн шинэ ном Монголоос яг авчруулсан байсан. Тэгээд тэр дундаас нь надаа энэ номны нэр нь бөгөөд Достоевский маш нүдэн тусаад тэгээд энэ номыг олж уншсан байхгүй. Газар дээрээ суугаад дуусгачихсан. Тэгээд маш их гүн гүнзгий сэтгэлдүүлтэй тэг би чинь ингээд ер нь ингээд нэг гоё ном болоод уншчихараа би яг тэр номынхаа vibe-наас гарч чадахгүй ингээд хідэн сараар юм ороод идэх байхгүй. Тэг яг тийм номоо гоё олж авч ирсэнтэй маш их баярлалтай. За тэгээд Монголд ирэнгүүт энэ номыг мэдээж өөртөө худалдаж авсан. Зарим хүмүүс гэхдээ нөгөө нэг уншсан номоо нэг юм дахиж унших сонирхолтой байгаа гэдэг шүү дээ. Хэрвээ юм сайн ном олоод авчих юм бол одоо энэ нэг юм шоколадтай набор гэсэн үг байхгүй юу? За би ингээ нэг удаа уншлаа гэхэд ингээд амар гоё набор авчлаа шүү дээ. Тэндээсээ нэг ширхгийг идчихэж байгаа л гэсэн үг. Дахиад уншвал би тэрнээсээ жоохон байж байгаа. Дахиад нэг идэж байна гэсэн үг. Тэгэхээр нэг гоё набор олоод авчихлаа гэхэд хүний нэгийг идэж цаддаггүй тэрийг ингээд дуустал нь иддэг шиг ер нь бол нэг ингээд гоё өөртөө таалагдсан тохирсон номоо олоод уншчихаар байн ингээд сөхөж хармаар санагтаад байдаг. За энд бол ер нь яг тийм ном заяа. За тэгээд энэ ардаа бүр Фридрих Ницшегийн энэ бол сэтгэл зүйн сод бүтээл гэсэн юм бичгтэй. Тэгэхээр Ницше энийг болохоор бас нэг Парист нэг номын дэлгүүрээс олж уншаад ингэж унцалж исэн бэлээ. За тэгээд Достоевскийн одоо цаашаа гинзэм ба яар шитгэл гэл номнууд байдаг шүү дээ. Ер нь ингээд энийг нь уншаал би Достоевский бүр яг шүтдэг болсон. За Ницше гэж яг ингээд орсууд монголчууд ингэж яриад байдаг. Гэхдээ яг бүр гадны одоо англид ч юм уу тий Ницше гэж ярьт юм бэлээ. Нэр нь Ницше, Фридрих Ницше. Одоо 1800-аад оны үед амьдарч байсан маш алдартай сууд философч хүн байгаа. За тэгээд хүмүүс ер нь God is dead гэдэг нэг ишлэлээр нь гэх юм уу маш сайн мэддэг шүү дээ тий. Буюу одоо бурхан үхсэн гэдэг тунхаглал гэх юм уу одоо тэрийг анх Ницше гаргаж ирж байсан Заратустра гэдэг номон дээрээ гаргаж ирсэн. Гэхдээ тэрнээс өмнө The Gay Science гэдэг ном дээр нь бас орж ирсэн билээ. Би гэхдээ тэр номыг уншиж байгааг болохоор мэдэхгүй. За тэгээд God is dead гэдэг одоо нэршил нь ямар утга учиртай юм бэ гэхээр тухайд нэгдүгээр хүмүүс нөгөө нэг Christian тэр чигээрээ Christian байсан. Тэгээд Христийн шашнаасаа ер нь болоод татгалзаж эхэлж байсан гэж байгаа байхгүй. Нэгдүгээр шашнаасаа ингээд татгалзаж эхэлж байгааг God is dead буюу бурхан үхсэн гэж илэрхийлж байгаа. Нөгөө талаараа одоо тэр шашнаас хүмүүс татгалцснараа одоо тэр шашны одоо олгодог мораль, хэв, ёс зүйн одоо хэв журам гэж байдаг шүү дээ. За жишээ нь Христийн шашинд бол хүн алж болохгүй, хулгай хийж болохгүй гэдэг ингээд яаж болохгүй вэ гэдгийг ингээд маш тодорхой заагаад өгсөн байдаг. Хүмүүс ерөнхийдөө шашингүй болоод эхлэх юм бол тэр моралын тэр ёс зүйн хэм хэмжээ бас устдаж үгүй болж байна гэсэн утгыг бас ерөнхийдөө илэрхийлсэн. За тэгээд Ницшегийн араас ерөнхийдөө Ницшегийн үзэл баримтлалаар Сартр, Жан-Пол Сартр, Симон де Бувар тэгээд Альберт Камю гэдэг мундаг философчуд бас гарч ирж байсан. Тэгэхээр ийм үлгэр жишээч мундаг философч энэ номыг энэ бол сэтгэл зүйн сод бүтээл гэж үнэлсэн. Бас яалтчгүй тийм энэ номд одоо марахын аргагүй гэсэн үг. За тэгэхээр энэ ном дээр юу гардаг вэ гэхээр энэ номны эхлэлийг би танарт уншиж үе заяа. Би муутай хүн, би хорлонтой муухай хүн, би бас нүдэнд хүйтэн хүн.
миний элэг муу юм болов гэж боддог. Гэхдээ өвчнийхөө талаар ямар ч ойлголтгүй тул өөрийнхөө чухам юу өвдөд байгааг мэддэггүй юм шиг байгаа юм. Эмчлүүлсэн ч юм алга гэх мэтээр ерөнхийдөө үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ ер нь бол юм наминчлал маягийн зохиол тууж байгаа. За тэгээ хоёр бүлэгтэй эхнийх нь бүлэгт нь ерөнхийдөө ингээд нэг нийгмийг ч юм уу өөрийгөө ч юм уу ингээд шүүмжилсэн хэсэг яваа. За тэгээд хоёр дахь хэсгээс нь болохоор ийм үйл явдалтай тууж болдог байгаа. Ерөнхийдөө энэ номыг уншаад ямархуу мэдрэмж төрдөг талаар би эхлээд ингэж тайлбарлах гэж оролдъё. Хүний ингээд байгаа дотор хуримтлагдсан те одоо хамаг юм муу муухай бузар буллаа одоо юу гэдэг тийм нэг филинг мэдрэмжүүд байдаг шүү дээ те хүний дотор. Тэр бүхнийг ингээд бүр уудалж гаргаж ирэн заяа. Тэгээ энэ хүний ингээд нэгдүгээр бүлэгтэр гараад байгаа ингээд бүр маш хурцаар өөрөөгөө ч тэр өрөөлөгч тэр шүүмжлээд байгаа ингээд илэн далангуй байгаа. Тэгээ тэдэнд ингээд ямар муу муухай үг ашиглаж байгаа нь өөрийгөө бүр ингээд хэрхэн доромжилж байгаа нь гэх юм уу? Тэр нь бүр нэг юм дотроос хамаг юм ингээд ухаж гараад ирээд байгаа юм шиг. Одоо бараг л shadow work хийж байгаа юм шиг заяа. Тим мэдрэг төржсэн. Одоо shadow work гэдэг чинь өөрийгөө ойлгох те өөрийнхөө муу талыг олж харах, сайн талыг олж харах. Ер нь ингээд бусдад ил гаргаад идэггүй өөрөөсөө хүртэл далтлаад нууцсан байдаг нэг тийм одоо зан чанарууд байдаг шүү дээ тий. Тэрийгээ ерөнхийдөө ил гаргаж ирэх өөрийгөө ойлгох тийм процесс байдаг. Одоо Карл Юнгийн үндэслэн. За би нөгөө нэг юу л сүнсний хар шүн гэж юу вэ гэдэг нэг бичлэг хийсэн маа. Тэгээ тэрэн дээр ерөнхийдөө энэ талаар дурдсан билүү. За тэрэн дээр нь бол холбоотой зэ. Яг нэг тийм ингээд дотор ингээд уудлаад тайвшраад за хүнд нэг юм гин зэм хийсэн бол те нэг найстай ч юм ээж авдаа ч юм уу тэрийг яриад ингээд гимшиж байгаа те тэрийг дотроо зовоогоод яваад байсан тийм нууцаа хүнд яриад өөрийгөө юм тайтгаар болж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрсэн хамгийн нэгдүгээр шин. За нэгдүгээр бүлэгтэр нь бас нэг юм сонин жишээ гардаг. Одоо энэ номын өгүүлэгч буюу одоо би гээд бичээд байгаа хүн биш үү те. Төрийн албанд ажилладаг байсан байгаа байхгүй юу. За тэгээд төрийн албанд ажиллаж байхдаа өөр дээр нь үйлчлэгээ авах гад ирсэн хүмүүст албаартай ингээ бэж болох өөрийнхөө хамгийн муу муухай хаашиг гаргаж уурлаж уцаарлаж ханддаг байсан тухайга бичсэн байгаа байхгүй юу. За тэг яагаад тэгдэг байсан бэ гэхээр өөр дээр нь ингээд ажил төрлөө бүтээх гээд ирсэн хүмүүс цаанаасаа юм хүлцэнгүү те ингээд номоо одоо өөрөөс нь ямар нэг юм гуйж байгаа болохоор энэ хүний одоо ямар ч аашааврыг ингээд даваад гарах ёстой гэсэн нэг тийм сэтгэл зүйтэй хүмүүс. Тэнгүүт энэ хүмүүс маань өөрөө өөрийнхөө амьдрал тийм сэтгэл хангалуун биш те. Одоо өөрөө өөрийнхөө энэ байгаа байдалд хинээс ч хамаагүй ингээд өшөө авах нэг тийм өс хонцонтой тэгээд тэр хүслээ одоо тэгж уурлаж уцаарлаж тэр хүмүүсийн ажил хэргийг ингэж хэцүү байдалд оруулж те тэрнээс ингэж таашаал авдаг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо ингээд бас бид нэр ингээд өдөр тутамдаа сонь сонь ааштай хүмүүстэй таардаг ч гэдэг ойлгомжгүй. Тэнгүүт ийм хүмүүсийг өрөвдөхөөсөөр аргагүй бас болж байгаа. За хоёр дахь бүлэг дээр нь одоо ийм үйл явдалтай хэсэг гэдэг байгаа шүү дээ тий. Эхнийх дээр нь ингээд нэг юм өнгөцгөн заяа. За нэг иймэрхүү юм болох гэдэг юм да гэд өөрийнхөө дотроос олж харж байгаа юм. За хоёр дахь бүлгийг уншихаар ингээд бүр гүн гүнзгий яг тэр дотгошоогоо өөртөө ингэж орж ажиллаж байгаа юм шиг тийм мэдрэмж төрнө. Хоёр дахь бүлгэн дээр нь ерөнхийдөө юу гардаг вэ гэхээр одоо би гэх буюу одоо энэ зохиолыг бичээд байгаа хүн багасаа ингэж эцэг гэх гүйцэн тий ээж аавгүй тэгэл нэг сургуульд ороод тэг яг бусдаасаа ингэж арай илүү унд сурдаг тий их ном уншдаг. Тэгсэн мөртлөө бусдад дээрлэхүүлдэг. За тэгээд бусад хүмүүс ингэж сайхан эцэг эхтэйдээ ч юм уу. За эсвэл зарим нэгэн тийм сайн одоо баян чинэлэг хүүхдэд ингэж яах гэдэг лээ долгонож зөвхөн нарьж явснараа бас нэгж нэр хүн даалтар нэрт хүрдэг гэдэг ч юм уу тэр бүх зүйлийг ингээд гаднаас нь хажуунаас нь хараад ингээд уур нь хүрээд шүүмжлээд тэгсэн мөртлөө өөрөө хичээгээд идэг яалтчгүй л эцэг гэхгүй ингээд багасаа ядуу зүдүү хичээгээд онц сурлаад хэлээгээд ингээд гавьсан юм байхгүй тийшээ ядуу тухайн цаг үе нь бол одооных шиг авиас чадвараараа ингээд дээшээ гардаг боломж болцоо байхгүйсэн бас нэг талаараа тэр нийгмийг шүүмжилж байгаа нэг юм тууч гэх юм уу. Тэгээд тэрнээсээ болоод өөрийгөө ингээд чухам би бол зөвхөн би бол мундаг би онц сурдаг биднээс ухаантай гэхэд ингээд тийм бодолд дарагдчихсан. Гэхдээ тэгж бодоод байгаа нь яг үүндээ бас нөгөө нэг хүмүүст
атаарах байгаа бас нэг юм сэтгэл зүйн юм яваад байдаг. За яа тэгвэл өөртөө тийм боломж болцоод байхгүй. Угаасаа хичээгээд ягаад ч эднэрийн хэмжээнд хүрч чадахгүй. Тэгээ тэрэндээ бүр ингээд уурлаа те бачимдаад бачуураад. За тэгээ яг тэр нэг дотор бачуурсан тэр сэтгэлээр ерөнхийдөө юм сонин аашаавар үйлдэл гаргадаг. За тэгээд тэрнээсээ болоод угаасаа найз нөхөдөхгүй. За нэг найз олоод авцсан чинь тэрийгээ бүр ингээд сэтгэл зүгээр нь дарамталж те ингээд одоо бусад хүмүүсийг үзэн ядуулах ятгалаг хийж ингээд тэр хүний бүр ингээд өөрөө энэ хүн чинь ингээд гаднаасаа те доож агуу царай муутай бие муутай султай одоо жижигэн биетэй булчин шөрмөсгүй нэг юм жоохон юм уншдаг юм боддог тийм хүн байгаа хгүй. Тэг гаднаасаа ингээд хүн дээрлэх ч юм уу ингээд яах ямар ч юм боломж байхгүй. Тэгэнгүүтлээ нэг найзтай болж авангуудаа нөгөөхөө ингээд сэтгэл зүгээр нь өөрийнхөө иргэшээлд оруулах гэж үзсэн байхгүй. Тэ тэрийг өөртөл ингээд маш одоо илэн далангуй наминчилсан байдалтаар тэ. Ингээд битсэн ерөнхийдөө тэд нарыг ингээд уншихаар маш сонирхолтой. Үйл явдлын хувьд гэх юм бол ерөнхийдөө уудснаасаа болоод тэ за тэгээд нийгэм дээр ер нь хинч биш байгаагаас болоод ингээ өөртөө лай хураагаад хүн амт үдэж хатгаад ингээд нэг өт хорхоод л тэнд ингээл хүний анхаарал татах гал ингээл өрүүлцвэл хинч тоохгүй багт те нэг тийм тэгээд яваад байгаа нэг хүний дүр байхгүй. За тэг энийг ингээ уншихаар яг ингээд хүний дотор байдаг. За би тэр үед яагаад тийм зан гаргацсан бэл хүнд бас нэг одоо энэ дэр бас байдаг байхгүй. Хүнд хийлхэнд байтугай өөрөөсөө ч ингэж нууж далталж мартахыг ингэж өсөж явдаг юм ичгүүртэй явдал хүнд байдаг. За тэрийг болохоор энэ яг 2 дугаар бүлэг дээр ингээд илчилсэн байгаа. Мангартаж явж байгаад ерөнхийдөө 10 жилийнхаа ангийн хүүхдүүдтэй оройн зов барихаар болоод өөрийг нь ерөөсөө хинч тоохгүй байгаа шүү дээ. Тэгэхэд би хүчээр тийш очно гэж өөрийгөө хүчилж аваачаа тэгснэ тэнд ингээд мангар зан гаргаад өөрийгөө эвгүй байдалд оруулаа. Тэгээ өөрөө эвгүй байдалд орсныгоо өөртөө буруу юм биш тэр бусад хүмүүст буруу юм тохиод эднээс олж би ингэж эвгүй байдалд орлоо. Одоо эднээс өшөөгөө аавна гэд тэр одоо сэтгэл зүгээрээ бас ингээ өөрийгөө зовоогоод тэгээд тэгж явж байгаад нэг бас нэг юм биеийн үнэлэгчтэй таарад тэнгуүтлээ нөгөө биеийн үнэлэгч чинь болохоор тэр чинь ингээл өр ширэндээ баригдсан те харж хамгаалах хүнгүй 20 настай Лиза гэдэг эмэгтэй байхгүй. Тэгээл за нэг энэ хүн дээр ингээд юу яаж болох нь гэсэн шиг те. Нэгдүгээрт ингээд тэр эмэгтэйг хараад маш их таалагддаг, өөрөө дууралцдаг. Тэгс мөртлөө нөгөө цаагаараа нөгөө нэг юм хүний нэг юм эзэмдэх те одоо дээрлэхч гэдэг юм уу нэг тийм хүсэл байгаад байдаг. Тэр хүслээрээ энэ эмэгтэйд ийм газраар ч одоо ингэж ан зогоогоод ингэж залуунасаа өрн таран хийлээ те. Тэгээд чи 2хан жилийн дараа гэхэд 30 эдтэй юм шиг харагдана. Тэгээд заад таарлаа гэхэд өвчнгүй явлаа гэхэд чи ингээд 30 гараа сэтгцэн имлэгт очино. За тэгээд тэнд байж байгаад ингээд нас орсны чинь дараа чамайг оршуулах хүнч байхгүй ингээд чамайг зүгээр ингээд намагт хийгээд хаяна. Тэгээд чамайг амьдарч ийсэн яасан гэх ямар ч дурсамж үлдэхгүй бол энэ үн чинь нөгөө нэг маш их ном уншдаг болохоор ер нь бол хэл ярианд ингээд урсаад гараад идэг. За тэгээд ингээд өөрөөс нь одоо сул дорой хүч бэрээ гаргах боломж гарсан дээр нь за тэгээд энэ явдлыг яг өмнөх нь нөгөө нэг 10 жилийнхаа найзуудтай уулзаад өөрийгөө доромжлуулсан тий. Тэд нар ч доромжлоогүй өөрөө өөрийгөө л ингээл эвгүй байдалд оруулсаар байгаа. Тэгээд тэрэндээ ерөөсөө өөрийгөө биш нөгөө хүмүүсийг эднээс олж би ингэж муухай байдалд орлоо гэдэг ингээ уурлаад яваад байгаа хгүй. Тэгээд энэ уураа энэ зайлвал ингээ биеийн хамгаалах чадваргүй биеийн үнэлдэг эмэгтэйд гаргаж байгаа байдал нь бас тэр. Үйл явдлыг нь бол би ярихгүй ерөнхийдөө энэ номыг уншаад амар тийм гүн гүнзгий бодолд автна. За нэгдүгээр бас бусдыг ойлгох тийм боломж олгоно. Хоёрдугаарт өөрийнхөө дотор болоод байдаг тэр нэг chaos-тэй одоо тийм замбраагүй бодол нэг юм хар бараан нэг тийм одоо миний ингээд өөрөөсөө ингэж ихдэг муу мухад халуудчих гэдэг юм уу тий. Тэднэрийг ерөнхийдөө ингээд ойлгоод гаргаж ирээ танин мэдлэгэд ингээд маш тустай. Ер нь бол энэ утгаар нь сэтгэл зүйн сад бүтээл гэж бас Ницше тодорхойлсон байх. За тэгээ номны талаар ерөнхийдөө нэг их юм ярмааргүй байна. Та нар өөрсдөө авч уншаасаа гэж хүсэж байна. Тэг хүмүүс ерөнхийдөө нөгөө ямар ном унших уу, яаж ном уншиж эхлэх вэ гэж ер нь маш их асуудаг. За миний хувьд бол одоо нөгөө бестселлер болоод байгаа номнуудыг хизээч зөвлөдөхгүй. Ном сонгох хамгийн safe
арга бол шүү дээ. Одоо хамгийн баталгаатай арга бол сонгодог уран зохиол, сонгодог ном зохиол, сод бүтээлүүд те эднээс уншиж эхлэх хэрэгтэй. За ном уншихдаа би бас ийм уран зохиолын ном уншихыг ерөөсөө огт боддоггүй. Айл болох сэтгэл зүй, философи ч юм уу. За тэгээд ганц нэг хүний хөгжлийн ном, бизнесийн ном гэд уншдаг байжгаад уран зохиолын ном уншихаар нэг юм цаг үрэх юм шиг санагдаад байдаг байсан надаа. Гэтэл одоо тэр нэг уншаад байгаа сэтгэл зүй, тэр уншаад байгаа философи гэдэг зүйл чинь бүр яг энэ уран зохиолын сонгодог бүтээлүүд тэр бүр ингээд яасан махандаа тултал ингэ шингэсэн байдаг. За яг эндээс л ер нь бол тэр хүн философитой одоо эдгээр чинь ингээл хэдэн зуун жилийн өмнө бичигдэж байгаа ном шүү дээ. Гэтэл өнөөдөр одоо дэлхийн ертөнцийн ямар их өөрчлөгдсөн мэлээ. Гэхдээ хүний энэ сэтгэл зүй, бодол, мэдрэмж энэ бүх зүйл нь бүр яг л хүн хэвээрээ 1800-аад оны үед боддог байсан юм одоо өнөөдөр 2025 онд бодож байгаа юм зүйл бүгд ингэж адилхан заяа. За тэгээд энэндээ ойролцоо гэх юм бол одоо Толстойн бүтээлүүд байдаг. Крейцерийн сонат гэж байдаг. Нэг нь болохоор юу лээ? Иван Ильич Чехов. Тэр яг ийм нөгөө богинохон мөртлөө ийм сонгодог туужуудыг уншиж ерөнхийд эхлэл аюу зүгээр. За тэгээд аль болох л нөгөө хувь хүний хөгжлийн дэ бестселлер гэдэг номнуудаас бол би маш их татгалздаг. Тиймэрхүү одоо номнуудын гол айдиаг болвол подкаст сонсоод ч юм уу тэр номны аудиобукийг сонсоход бол болно. Яг ийм номнуудыг бол яг цаг гаргаад те аудио номыг сонсож болохгүй аудио ном сонсоор ч юм ингээд гэрээ цэвэрлж явахдаа ч юм уу машин бараа явж явахдаа ч юм уу сонсдог штеп. Анхаарал хуваагдаад байдаг байхгүй. Гэтэл яг барьж цаасан ном барьж суугаад унших тийм дадалтай болоод тийм дадлыг яаж суулгах вэ гэхээр сайн номоо олж унших хэрэгтэй. Сайн ном гэдэг бол одоо миний хэлээд байгаа сонгодог дууж зохиолууд байна. Тэгээ би ийм цаанаасаа ийм намтарчилсан зохиолуудад одоо бүтээлүүд байдаг шүү дээ. Тэг хүмүүсийн ингээд өөрийнхөө тухай бичсэн ном. За тэгээд номныхоо нүүрэн дээр зураг тавьсан ч юм уу. Тийм номнууд бүр цаанаасаа ингээд уншиж чаддаггүй, унших сэтэл төрдөггүй. Тэгсэн чинь энэ ном дээр бас тэр талаар бичсэн байгаа байхгүй юу? Хенрих Хайнегээд бас одоо Германы билүү уран зохиолч байсан байгаа юм. За тийм энэ хүний бичсэн өөрийн намтар түүхийг үнэн мөннөөр нь бичсэн хүн бараг байхгүй. Болж л өгөл өөрөө өөрийгөө худлаа магтанд үйлгэсэн байдаг гинэ. Түүний бодлоор бол агуу их Жан-Жак Руссо хүртэл өчил химих намтарчилсан бүтээлдээ өөрийгөө дөвөөлгөн магтсан илт өгөөд бүр санаатаагаар тэгсэн нэр хөөцөлсөн гэж үзэхээс аргагүй гинэ. Гэсэн ийм мөрөд байгаа хгүй энэ ном дээр. За Жан-Жак Руссо ч одоо бас философч бас сод бүтээлчтэй. Энэ үртэл өчил химих номдоо өөрийгөө дөвөөлгөн магтсан байдаг. Тэгэхээр хүн өөрийгөө бичгтээ хизээж ямар нэгэн алдаа хийсэн байлаа гэхэд өөрийнхөө өнцгөөс өөрийгөө зүвтгэж бас бичэн дээ. Тэр яг нэг ийм бодлоос ахуулаад бас би намтарчилсан бүтээл уншдаггүй байсан байгаа байхгүй. Тэр ихний ээлжинд те хувийн хөгжлийн ном гэхээс илүү бас намтарчилсан бүтээл гэхээс илүү ийм сонгодог тууж уран зохиолын номнуудыг сонирхож үзээсэй гэж бодож байна. За тэгээд энэ ном нь ингээд ерөнхийдөө бүхэлдээ ингээд хүний ингээд сонин зан авир харан шиг ерөнхийдөө шүүмжилсэн заяа. За одоо би та нарт бас нэг хэсгээс нь уншиж өгье. За түүнийг гэж хэлж байгаа. Гэхдээ хүн төрөлхтний гэсэн үг шүү. За ер нь хүмүүсийг энэ дэлхийн хамаг сайн сайхнаар булж дараад өгвөл жаргалын далайд толгойн далдартал өнгөн мандал дээр нь зөвхөн амьсгалын хөөсөн бич рүү татаж байхаар гүн шунгуулад үзвэл эд агуурсан думбуулж унтаж хэвтэх чихэртэй бом ирэхээс өөр хийх ажилгүй. Бүх дэлхийн түүхийн төгсгөл болооч хэмээхээс өөр санаа зовх юмгүй болгоод өгвөл хүнгээ жамтны үнэн төрх бачилж хуурмаглахын балчгаас гүтгэж доромжлохын цэвтгэс таны өмнө жинхнэрээ тодорч ирээд бузар булааг үлдэж гарна гэсэн нэг юм хэсэг байхгүй. За энийг уншингууд надад яг нөгөө нэг Squid Game-ийн одоо тэр тоглоомыг хийлгээд байгаа нэг юм хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Маш баян, маш их мөнгөтэй, тэгэнгүүтлээ бүр хийх юм олж одоо тэр хүмүүс зүгээр л ингээл мөнгөө өрөөд азчралтай байж чадахгүй бүр ингээд мэдрэл нь муудаад ямар сайндаа хүмүүсийг ингээд өрсөлдүүлээж хооронд нь малалцуулж ингэж бах таваа хангаж тийм хачин муу мохуултлээсээ сэтгэлийн цэнгэл жаргалыг идлээ тэнд сууж байгаа билээ те хүний мөн чанарыг хурцаар шүүмжилсэн тэндээс бас өөрийнхөө одоо хийж исэн сонин үйлдэлтэй тэгэхэд одоо би яа тийм тэнэг зан гаргацсан болоо гэдэг ч юм уу тиймэрхүү дурсамжууд хүнд маш их байдаг ч те тэднийхээ цаад сэтгэл зүйн асуудлыг ойлгоход ч юм уу маш их тус тийм болсон юм гоё юм байгаа.
За тэгээд өөр 50 доо өнөөдөр нэг иймэрхүү юм ярихыг хүслээ. Энэ хүртэл хамтаа байсан бол маш их баярлалаа.